За авилгатай тэмцэх газрын мөрдөн шалах хэлцээс ногоон автобусны гих тодтголтой гэмт хэрэгт мөрдөн шалах ажиллагааг дуусган нийт 55 хавцас хэргийг материалыг шүүхэд шилжүүлэх саналтаагаар 2024 оны 1-р сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ. Ногоон автобусны гих хэрэгт нийт 27 этгээд ялагдагчаар татагдсны улсын хурлын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтан байна. Хэргийн улмаас учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос 58 тэрбум төгрөгийг мөрдөн шалах ажиллагааны явцад нөхөн төлөвлөж 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэрэг шүүхэд хянан хилцэх явцад хэрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөөр иргэний хариуцагч Тэнүү ага компани нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тэнүү ага компани нь нийслэлийн засаг дарганд хамгийн газартай байгуулсан гэрээний дагуу евро 5 хөдөлгөөртэй автобус нийлүүлэхээр тохирсон боловч евро 2 хөдөлгөөртэй DU BS 106 загварын автобус нийлүүлжээ. Түүнээс гадна автобуснууд нь гэрээнд тусгасан техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаагүй мөрдөн шалах ажиллагаар тогтоосон байна. Автобуснуудыг олон төрлийн эд анги ашиглаж үйлдвэрлэлийн технологийн бус аргаар хийсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоожээ. Ногоон автобусны гих хэрэг одоогоор улсын дээд шүүхэд хянагдаж байна.